Хүрээд явуулж байгаа хичээлийн судалгаа нийтдээ өдөржин арга хэмжээ өнөөдөр болж байгаа. Тэгээд энэхүү өдөржин арга хэмжээг нээж бүх хэднүү хэмээн боловсролын ерөнхий газрын дарга Ноён Ямарчилсан байна. Юуны өмнө хичээлээс болоод бас Монгол хөгжүүлж, хүрээдэг нүүж, өдийг бас өсөн дээр болгож авчирч байгаа. Энэ оролцогч бүхэн агшлагч хайдын таачлаа 10 жилийн эндийг яаж байна. Ийм олон одоо ажиглагчлаа хичээл бол хатад хөлтэй. Одоо 100 гаруй хүн ажиглаж тухайн 40 минутын ээлж хичээлийг ажиллаж ингэсэн юм бид нар. 40 минутын ямар үнцэнтэй хичээл гэдэг ямар ч чухал. Тэгээ багш болгон 40 минутын хичээлээр суулж ойлгож ингэж явах ямар одоо ойлгох юм бас хамаагүй. Бид нар мэдээ авсараа гэсэн суугаад энэ шийдтийн хоолой шийдвэрийн төвчтэй шийдвэр. Тэгээд бид хооч байгууллагаас бүжгэлдэг 5 жилийн шийдвэр мэдээлэл ийм чадвартай. Энэ хичээлийн зүйлсээ ашиглаж тэр байраас нь төлөвлөлтөөрөө хөгжүүлдэг. Шаас зүгээр энэ төрлийн болсон шүү дээ. Энэ сойд тийм учраас машин мэгчтэй
хичээлийн судалгааны нийгмийн гишүүд, дэвжигчид, үйл хөдлөгчид бүгдээр ярилцаад хүрсэн ирсэн баяртай байна. За хичээлийн судалгааны нийгмийн 10 жилийн хүрээний ажил бол өнөөдрийн хичээлийн судалгааны за энэ өдөр маань өнөөдөр ингэж явагдаад урилга хөтөлбөр тавтай газар авсан байгаа. Үдээс хойш бид Японоос мөцөө ирсэн одоо өндөр профессоруудынхаа болон бусад одоо төлөөлөгчдийнхаа ихнийг сонсоод ингээд маргааш 10 жилийн баярын хувьд сонсож нэг хоёр наадах зүгээр асаал зүчих. Насалтай байна шүү дээ. Асаалт зүгээр. Та одоо илтгэл тавих ч байгаа тийм. Би хичээл заах юм. Энд наадчих шүү дээ. Нэг дуугийн давхар авчих. За зүгээр асуудалгүй чанга яриад авчих. За бид гээд цаанаа дуугаа бүгдийг харах. Жан боловсон байгуулсан хүний нөөцийн газар за төр боловсон гисийн дарга Кобаяши. Кобаяши маань одоо бидний өсөд хөгжиж байгаа бол манай бүтэц хариуцж фокус ажилласан бөгөөд Бахан аймгийн Тисомод очиж хичээл ажлыг хийсэн бас юм Монгол гэж ажилласан туршилтаа юм байгаа. Манай бүтэцээс холбоотой юм байна. Энэ дээр чирэггүй цаг. Байгаа, самд байгаа. Оо, мэдгүй тэрийг аваад байт. Тэр цаг нь одоо хэд болж байгаа цаг? Манай цаг. За одоо хичээл маань 10 цагаас эхэлнэ. Хүүхдүүдийн бидний хажуудтай ангид ирсэн байж байгаа. За өнөөдрийн хичээлийг Монгол Улсын боловсролын сургуулийн хаяа ерөнхий боловсролын сургуулийн 4-р ангийн уран багш маань бэлдсэн. За 4-р ангийн багш Балжин ям өнөөдрийн хичээл заах багш байгаа. За автон цэцэг багш байна. Уран цэцэг багш байна. Тэр бид өнөөдөр энэхүү хичээлийг та бүхэнд заахын өмнө одоо 4-р ангийнхаа бусад хоёр бүлэгдээ автон цэцэг багш, уран цэцэг багш хоёр яг өөрсдийнхөө сургууль дээр нэг удаа зааж үзсэн. Хоёр удаа зааж тушаал сайжруулсан ийм хичээл байгаа. За тэгээд хүүхдүүдийн хувьд бол анх удаага ийм сургуулийн орчин буюу энэ том заахан заамаггүй одоо 150-60 хүн байна. Энэ 150-60 хүний өмнө хүүхдүүд анх удаага хичээл авах гэж байгаа. За тэр 40 гаруй хүүхдүүд бид энэ хүүхдүүд нэг удаа авчирч Тэн яаж орж юу? Шилний тэн. Манай математикийн ангийн оюутнуудын өмнө нэг удаа зааж тусаж үзсэн. Гэхдээ өөр сэдвээр өөр хичээлийг зааж үзсэн. Тэр одоо бас хүүхдүүд хайцсангүй энэ ангид нэг удаа тасчихсан. За ийм байдлаар байгаа. За өнөөдрийн хичээлийн талаар та бүхэндээ бас товчхоо ямар хичээлийн гол одоо үн чанар зүйлүүд нь юу вэ гэхээр бас тоош танилцуулъя. Өнөөдрийн хичээлээр бид энэ бол чиглэлийн мэргэжлийн багш нар ирж байгаа учраас бид ойлгомжтой байх үүднээс математикийн 4-р ангийн математикийн хичээлийг сонгож авсан.
энгийн дотор сайн за энэ одоо бидний чадваруудаа хүүхдүүд ахуйн амьдралын асуудал шийдвэрлэхэд ер нь хэл зэрэг ашиглаж чадах вэ гэдгийг харах байгаа ийм сэдвэр хичээл байгаа. Тэр үгнээсээ өнөөдөр манай хичээлийн сэдв бол хэн хамгийн сайн шийдэгч вэ гэдэг ийм сэдв тавьсан байгаа. За тэгээд энэ хичээлийн үн шатуудыг та бүхэнд бүгдээр нь хичээлийн төлөвлөлт өгсөн. Тэр энэ хичээлийн үн шатуудыг та бүхэн бас хараад үзээрэй. Энэ хичээлийн үн шатууд асуудал шийдвэрлэх хичээлийн үн шатуудаар төлөвлөсөн. Тэр энд бол ерөнхийдөө одоо манай багш нар маань гэхдээ эхний 10 минутанд бол асуудлаа ойлгон өнөөдрийн хичээлээр бид нэг л асуудлыг шийдвэрлэнэ. Тэр эхний 10 минутанд асуудлаа ойлгох, тодорхойлох, яг юу гэсэн бэ, юу олох гэж байгаа гэдгийг ойлгох ийм үн шат байгаа. За энэ дээр байгаа бодлогыг бол та бүхэн бүгдээ харж байгаа. Гол зүйл бол 3 хүүхэд ингээд сагсанд бомб шийдсэн. Тэрний хамгийн сайн шийдэгчийг нь олох гэж байгаа ийм хичээлийн зорилго маань юм байх юм аа. За би 10 минутын дараа хүүхэд болгон юу хийх вэ гэдгийг ойлгосны дараа сурагчид бие дааж бодлого бодно. Яг өөрийнхөө дэвтэр бодлого бодно. За мөн бодлого бодсны дараа бусад одоо хүүхдүүдтэй бодлого тайлбарлах үүднээс жижиг цагаан самбар ашиглаад тэрэн дээр өөрсдийнхөө бодлогыг бичиж арай жоохон томоор танилцуулга бэлтэн. За энэний дараа хичээлийн 3 дугаар үе шат бол хичээлийн хэлцүүлгийн үе шат байгаа. Тэр бусад хүүхдүүдтэй өөрсдийнхөө бодсон бодлогыг тайлбарлах ийм үе шат байгаа. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид өөрийнхөө бодлогыг биш өөр хүүхдийн бодлогыг өөр хүүхдээр тайлбарлуулж үзэх ийм одоо зорилго тавьсан. тэрийг марцчихдаг. Хараарай. За тэгээд энэний дараа төгөлт хэсэг ийм үндсэн 4 уншилтаар ярьж хичээл маань төлөвлөсөн байгаа. За тэгээд иймэрхүү байдлаар бид ингээд энэ өнөөдрийн одоо манай математикийн хичээлийн явдаг зарчмаас арай өөрөөр буюу ерөнхийдөө Япон стилийн одоо математикийн хичээлийн үе шатуудаар төлөвлөсөн ийм хичээл байна. За өнөөдрийн энэ хичээлийн судалгааны өдөрлөгт бол онлайнаар бүртгэсэн. Энэ дээр онлайнаар бараг 170 хүн бүртгүүлсэн байгаа. За энэ дээр бол өчтөр мэйгээр та бүхнээс өдөр илгээсэн. Ингэх юм тий. Актер шар юм. Нийт оролцогчдын ерөнхий шар юм. статистикээс аваад үзтээ ерөнхий боловсролын сургуулиас ирсэн багш сургуулийн менежер захирлууд 103 хүн байна. За мөн одоо ихтэй сургуулиудын багш оюутан судлаачид байгаа 33 хүн байна. За боловсон шинжлэх ухааны яамны харьяа байгууллага яамны төлөөллөөс ирсэн хүмүүс 10 гаруй хүн байна. За мөн одоо төрийн бус байгууллага бусад байгууллагаас 20 хүн гэсэн ийм бүгд ирсэн юм уу? одоо ийм өдөр болж байгаа маа. Тэгээд энэ өдөр хичээл маань яг одоо 40 минутаараа яваад дуусна. За 40 минутын дараа бид төр завсарлаад энэ хооронд бол одоо цай кофе бэлдсэн байна. Та бүхэн завсарлааны үеэр цай кофе аваад 20 минут төр завсарлаж хооронд бид ангиа хилцүүлэх зориулж гисэн. За мөн одоо өнөөдрийн хичээл дээр энэ хичээлийг хичээл ажил хийх яг одоо багангийн болон математикийн мэргэжлийн багш нар 10 хүн хичээл ажил хийх. Тэгээд та бүхэн бас энд мөн хичээл ажил хийхэд яаж одоо ажил хийдэг вэ гэдгийг бас ажиглагчдыг ажиглах нэ гэсэн. Тэгээд та энэ өнөөдөр маш хацтай хичээлдээ яаж явуулж байгааг харах нь байна. Ажиглагчдыг ажиглах нь байна. Энэний дараа хичээлийн хилцүүлэг бас яаж үүсэх гэдгийг бас ажиглах. За тэрний дараа гайгүй байгаад байгаа. Гайгүй юм шиг байна. Өдөөс өмнө үйл ажиллагаа явж байгаа маа. Тэгээ. Энийг давхар зөөх үү? Энд нэг микрофон өгсөн. Нөгөө чанга ярьж чинь. Тийм үү. За тэгэхээр энэ бол яг одоо амьд байгаа юм шиг явж байгаа учраас та бүхэн хоорондоо ярихтуу бүгдээ гар утсаа хамтраагаад аль болох дуучмээ гарахгүй байхыг хичээгээрэй. Энд багш маань ярих гэдэг нь лекцэд байх учраас хайцсангүй дуу бол сонсогддог. Бид өмнө хайцсангүй тухайд игнээс хүүхдийн хоорондоо ярьж байгаа олон хамт тайлбарлаж байгаа ярианууд эдгээр тос хийгдэж байсан. Тэгэхээр та бүхэн аль болох дуучмээ хав гаргаарай. Энийг зөвх юм уу шээ? Энэ патрон яах юм? Яг юу ярихдаа хүүхдүүдээр ярихдаа яачих вэ? Патрон
Сонсогчд гайг байх туу. А юу ч үгүй. Яг бүр яахгүй. Тий. Зүгээд зүгээд. За, миний хүүхдээс ирээд байр байндаа сууш. За. Тийш харахгүй шүү. Хичээлдээ оролцсон шүү. Заа яа. За, энэ урагшаа ирээд суугаарай. Ирэх хүүхд байсан ээжкөө. Тий. Америк баяраа. За. За. За хамаагүй сууч. За. За яах вэ? Хамаагүй. Тэг миний хөө агшлаа сууч. За. Гэрлээ. Чаяр. Гэрлээ хардалт нь сууч. За. Малра миний хөө. Малра. За миний хөө аан сууж исэн. За хэлчих. За манай хоёр яач тэгвэл. Миний хөө за. За миний хөө суучих. За. Намаа энэ хоёр барьж солчих. Энэ драмын ах энэ чирээ солчих. Тэрээс өмнө хүүхдүүд нэг юм олон хүн ирсэн бүгдээ шахарын юм гэж байна. За. За. Сосоо. Оо башаа. За яг дараа нь янзлах багш нязлаад өгье за. Тий. За дараа нь янзлаад өгье багш за. Санаа зовлохгүй. Тий санаа. Юу? Тий. Зүгээр одоо хичээлээ гэж зүгээр ерөнхий юм яриад эхэлж байгаа байхгүй. Сайн байцгаана. За сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн. За бүгдээрээ өнөөдөр энэхүү танхимд математикийн хичээл орохоор хүрэлцэн ирээд байна. За манай хүүхдүүд бидний хичээлийг ажиглахаар энэ зөндөө олон багш нар хүрэлцэн ирчээд байна. Та хэд бүгдээрээ нэг хараад орчинтойгоо нэг сайхан танилцчихаа. За сууцгаа хүүхдүүдээ. За хичээлдээ маш чөлөөтэй, өөрийнхөөрөө идэвхтэй сайн оролцоорой хүүхдүүдээ заа ёо. За өнөөдрийн 5 дугаар сарын 18-ны өдөр математикийн хичээлийн дэвтэр дээр онцгороо бүгдээрээ бичицгээе.
өнөөдрийн хичээлээр багш нэг тоо бодуулахаар бэлдэж ирсэн байгаа. За хүүхдүүд анхааралтай сайхан ажиглачээ. За 3 найз сагсан бөмбөг тоглохоор тогссон. За тэр 3 найзын нэр нь Бат, Цэн, Ану гэсэн 3 найз. За энэ 3 найзын тоглосон тоглолтыг за энэ хүснэгтэнд мэдээсэн байна. За Бат бол сагсанд бөмбөг одоо нэг оруулсан тийм ээ. Оруулсныг бол дугуй дүрсээр тэмдэглэсэн. Оруулаагүй алдсныг нь X-ээр тэмдэглэсэн байна. За бүгдээрээ сайн ажиглаж байгаарай. Хэд оруулсан юм бол. За бид өнөөдөр хэн хамгийн сайн шилдэг тоглогч вэ гэдгийг нь яах нь олно. За сэдв. Хэн хамгийн сайн шидэгч вэ? Бичээд хэрэг горох. За бүгдээр энийг харж байна. За энийг ингээд харахад, тоолоход, ажиглахад ямар шүү байна вэ? За энэ хүснэгтэн мэдээллийг арай хялбараар, арай ойлгомжтой болох байдлаар энэхүү хүснэгтэнд хэдүүлээ тэмдэглэе. Хүснэгтэнд тэмдэглэе. За та нарын ажлын хуудас хүүхэд болгонд багш нь тараагаад өгсөн байгаа. Энэ ажлын хуудаснаа бүгдээр эхлээд дэвтэртээ наачээ заяа. За бүгдээр наацгаач. Цав унш ширээн дээр ацгаараа ширээн дээр цав унш. За бүгдээр наагаа дуусч байна уу? За наагаа дууссан бол хүснэх нэг дээр балан харандаагаараа бичээ шүү. Заа яг энэ тэмдэгтэрээ хооронд нь харьцуулахад, тоолоход амар байдлаар хэрхэн дүрсэлж болох вэ? За өөрөөр дүрсээд үзье хүүхдүүд. Тий, яг энэ тэмдэгтэрээ л хүснэгт нэг дээр тий тоолоход амар байдлаар, харьцуулахад амархан байдлаар тий харанд балан харандаа тэр харж агаад ажиглаж байгаа.
За тэмдэглээ дууссан гэсэн үг бол гараа ороо багш. За гэрэлт гараад ир. Гараад ир. За тэтрээ барай. Тэтрээс харахгүйгээр ич болох уу? Эндээ шууд. За батын шидэлтийг одоо энд тэмдэглэе гэж. За эхлээд яа. Ямар өнгөөр хэ? Оруулсныгаа тэмдэглэх юм уу, оруулаагүйгаа тэмдэглэх юм? За оруулсан гэж. За. Ой, энийг орсон гэж. За, тайлбарлаж байгаа. Нөгөө ингээд холимог байснаа таалахж явах хэцүү. Тэгэхээр бид яг эхлээд оруулсаа дараа оруулаагүйгаа таалчих юм бол тэгээд зурчих бол таалахд илүү амар болоод. За баярлалаа. За дараа нь цэндийнхийг тэмдэглэх хөвгт байна уу? Энэ байдлаар. Цэндийнхийг тэмдэглэх хөвгт байна уу? За. Эндрахыг багш нь харъя. За. За. За цэндийн оруулсныг нь тэмдэглэн тий. Энд тий. Оруулсан хэд байна гэж болж байгаа. Бүгдийг тэмдэглэн шүү дээ. Алгасан угаар. Хэд оруулсан гэлээд яа. Одоо энэ цэндийн цэнд одоо эхлээд 5 оруулж агаад тэгээд энэ бас алдсан дээр нэг тийм 5 оруулсан. Ааха. Одоо нэг тийм адилхан тоогоор автаж тэгээд одоо оруулсан. За сайн байна. За ануугийнхыг. Хөрлөө. Ануу болохоор 6 оруулж тэгээд 4 алдсан. Тэгээд одоо яг ингэж. За. За харахад тоолоход ажиглахад амар байна уу? Ойлгомжтой болж байна уу? Ойлгомжтой болж байна. За тэгвэл хэдүүлээ багш нь юу яагаад гэх юм? Бат. Хэд шидсэн бэ? Нийт шидэлтийн тоо. 8. За манай хүүхд бүглээрээ биччихлээ юм дээр. 8. За бат хэд оруулсан бэ?
5 оруус. Хэд алдсан бай? 3 алдсан. За цэнд хэд шидсэн? 10 шидсэн. За хэд оруулсан бай? 5 оруулсан. Хэд алдсан бай? 5 алдсан. Ануу хэд шидсэн бай? 10. Хэд оруулсан бай? 6. Хэд алдсан бай? 4 алдсан. За. За тэгвэл хэдүүлээ. Энэ үр дүнг за энэ хүснэгтэнд 2 дугаар хүснэгтэнд нөхөд үзье. Үүнээс яах нь? Оруулсан тоо, шидсэн тоо. Энд хүмүүсийн тамирчдын нэрсэ. За хүснэгт 2-той энэ үр дүнгээ харж агаад нөхөд үзье. За Батын оруулсандаа хэд вүлээ? 5. За 5. Шидсэн тоо? 8. Цэндийн оруулсан тоо? 5. Шидсэн тоо? 10. Ануугийн оруулсан тоо? 6. Шидсэн тоо? 10 байна. За одоо эндээс хэдүүлээ ажиглалт хийнэ. Хэдүүлээ хин хамгийн сайн шидэгч вэ гэдгийг олох гэж байгаа тий. Тэгтээ одоо эндээсээ харьцуулаад шидэгч вэ гэдгийг олохын тулд хэдүүлээ жоохон хамгийн сул тамирчнаа эхлээд олж хийдэх үү. За ажиглаад хэн гэж бодож байна? Хамгийн сул тамирчин. Сул тамирчин. За. Цэнд. За цэнд гэж бодож байгаа нь тайлбарлаж. За. За энэ чинь тайлбарлаж. За. Миний хөөш харж байгаа тайлбарлаж чинь олон хүмүүс. Тэнд болохоор 10 шидсэн. Тэгээд 5 оруулсан. 10-аас 5-ыг хасангуул 5 оруулаагүй үлдсэн байгаа. Тэгэхээр 5 оруулаагүй үлдсэн нь Батын 3 оруулаагаа үлдсэнээс их байгаа учраас цэнд Батаас илүү мөнгө олж гэсэн. Цэнд Батаас илүү гэсэн үү? За. За тэгвэл цэнд нь илүү гэж үзэж байгаа юм тийм үү? За. За өөр өөрөөр тайлбарлах хөвгт байна уу? Миний хөө оролцсон юм чинь өгсөн. За харъя. Бат цэнд хоёрын одоо хэн нь илүү тамирчин бэ? Шидэгч вэ? Юу гэж бодож байна? Найм шидснээс 5 оруулсан, 10 шидснээс 5 оруулсан. За гэрлээ. Цэнд болохоор яг 10 шидэхэд 5 оруулсан. Тэгэхээр яг энэ 5 оруулсан
Тэгээд бат 5 оруулсан учраас цэнд батаас илүү муу тоглодог. За. За өөр. Одоо тэгвэл цэнд ануу хоёрыг. Цэнд ануу хоёрыг. Хинэн сайн? Хэн сул тамирчмэ гэдэг байгаа шүү одоо. Сулыг алах гэдэг шийдвүлээ. За тайлбарлах юм. Тайлбарлах. За идэвхтэй оролцоорой. За Төмөн Эрдэнэлж. За. За цэнд ануу хоёрд. Анаа 10 шидэд 6-аар нь оруулаад тань цэнд 10 шидэд 5-д нь оруулаад тань анаа цэндээс 1 оноогоор их болохоор анаа арай цэндээс сайн тоглодог. Тань цэнд нь анаагаас муу тоглодог. За. За энэтэй санал нийлж гин үү? Нийлж. Тэгэхээр хин нь сул тамирчин байх нь уу? Цэнд сул тамирчин болох нь шүү тийм үү? За тэгвэл хэдүүлээ хамгийн сайныг олгох чинь учраас цэндийн тоглолтыг яах нь вэ? Хасчээ. Одоо хэдүүлээ яах нь вэ? Бат ануу хоёрын тоглолтын хин нь одоо энэ үзүүлэлтээс хин хамгийн сайн шидэгч вэ гэдгийг одоо илрүүлээ заяа. За энийг өөрсдийнхөө аргаар дэвтэр дээрээ бодлтыг хийн заяа эхлээд. Тий. Ямар бодлого ашиглаж бодмоор байна вэ? Ямар үйлдэл ашиглаж бодмоор байна вэ? За. Ямар арга ашиглаж бат ануу хоёрыг бие биенээс илүү тамирчин бэ? Тийм ээ? Хамгийн сайн шидэгч вэ гэдгийг олж болох уу? Та өөрөөсөө нэг бодоодохдоо. Бодлоо хийгээрэй. За дүрслэн үзүүлж болно. Тий, өөрийнхөө аргаар л ичих тий. 2 3 аргаар бодож болно. Чи аргаар болохоор бол тий.
За ерөнхийдөө хүүхдүүд дэвтэр дээрээ бодоод дууссан байна тий. За цагаан самбар дээрээ одоо өөрийнхөө бодсон бодолтыг тайлбарлахад бэлтгээд за нэг цагаан самбар дээрээ яач бодолтой биччихье. За дууссан мэт хүүхдүүд гаараа өргөж байгаа. За самбарт байрлуулах хүүхд байна өөрсдийнхөө. За байрлуулж байгаа. Бодолтой байж. Ишнэгээ тавьж. За, бацхаар байрлууч.
За. За бусдынхаа бодлогыг тайлбарлах хөвгт байна уу? Хараад. За ивэл гараад ир. За гараад ирээ юм. Окей. Бусдынхаа тайлбар. За чи Бадралын бодлогыг хараад яаж утсан юм бол тайлбарч чадах нь. Бутархаагаар бодсон байна. За иш харж байна. Ямар бутархаагаар утсан? 10-ын бутархаа, энгийн бутархаагаар. Аа. Энгийн бутархаагаа зүгээр үзүүлээ бодсон. Харин 10-ын бутархаагаа нь хуваагаад үзсэн. Аа. Тэгээ хинэн сайн шитгэж гэж болсон бол Бат. Батн сайн шитгэж гэж болгосон. За сайн байна. Баярлалаа. За өөр. За Бадрал гараад ир. Бадрал гараад ир. За эндээс харж чад тайлбарч чадах арга байна уу чамд? Чинийхийг сая тайлбарлалаа шүү дээ. Одоо чи өөр хүүхдийнхийг. За. Энийг ингээ бүртүрийн ижил олох гээд ингээ 2 тогийн сольж үржүүлсэн. Тэгээ үржүүлэн үедээ 80-ны 50 тэгээ 80-ны 48 гаргангуудаа тэгээ 80-ны 50-нд Батих, 80-ны 48 Ануугийнх. Тэгээд энэ хоёрыг чийсэн байна. За ямар арга ашигласан? Ингээ Ингийн бутархаагаар чиссэн байна. Хин нь сайн шитгэж гэж. Бат сайн шитгэж. За баярлалаа. За Түмэн Эрдэнэхийг сая тайлбарлаа. Түмэн Эрдэнэ гараад ир. Гараад ир. За эндээс харж чад тайлбарлах. За. Ярэр. Болно. Аа. За. Чанга минь. Аа. 10-га 8 хэлцүүлээд 80-га 10 ягаад 6 хэлцүүлээд 48 гараад энэ хоёроо чийсэн. Гараад. За хэн сайн барьж байна? Үгүй 50 гэж байгаа юм чинь. Хэн их байна? Бат. За би энийг ингээд танилцуулъя. Одоо өөрийнхөө бодлогыг би өөрөөрөө тайлбарлах хэрэгтэй байна. Би өөрөөрөө. За гэрлээ гарч. Сора 8 шидэж 5 оруулж, Ануу 10 шидэж 6 оруулсан болохоор Батих 8-ны 5, Ануугийнх болохоор 10-ны 6 гэсэн. Тэгэхээр одоо 8-ны 5, 10-ны 6 хоёрыг жишиж их. Хин нь хамгийн сайн шидэж болохыг олох хэрэгтэй. Одоо олохын тулд би 8-ны 5-аар 5-5-аар
үржүүлж 40%-аар болгосон. Харин 16-га 4-4-өөр үржүүлж 40%-аар болгосон. Харин 8-ны 5 нь 40%-аар болсноор 40-ны 25, 10-ны 6 нь 40%-аар болгосноор 40-ны 24 болсон. Тэгэхээр энэ хоёрыг яг жишээд үзэхэд 40-ны 25 их буюу бат хамгийн сайн тоглодог. За сайн байна. Баярлалаа. За ямар үйлдэл ашигласан мөлий? Ямар арга ашигласан мөлий математикийн? Энгийн бутархайгаар жишсэн байна тийм үү? За Индра. Би одоо 10-аас 8-ыг хасаад 2 гараа тэгээд 5-аас 2-ыг хасаад одоо энэ 3 гараа тэгээд би 2-ыг 3 нэмээ тэгээд 5 гарсан. Тэр нь одоо батын оруулсан тоотой адил. Тэгээд би одоо 3-ыг 3 одоо нэмсэн тэгээд ануугийнх яасан хий. Гэхдээ яг одоо ануу батаас их сайн тоглож байгаа. Гэхдээ хэвээ бат 7 оруулсан бол ануугаас сайн тоглох байсан. Тийм үү. За Нинжин. Бат 8 шидснээс 5-ыг оруулсан болохоор би 8-ыг 5 шингэсэн. Тэгээд ануу 10 оруулснаас 6 оруулсан. 10 шидснээс 6 оруулсан учраас би 16 шингэсэн. Тэгээд би энэ хоёрыг жишг дээр ингээд өөр зүйлтэй зүгээр энгийн тоо болж байгаа бодъё гэж боддог. Тэгээд энэ хоёрыг хоёулаа хуваагдах таагаад тэгээд манай жишээ хаалгасан. Тэгээд 88%-аа 5-таа үзүүлж байгаа 50 гараад 80-ыг 10%-аа 6-таа үзүүлж байгаа 48 гадсан. Тэгээд 50 48 хоёрыг үзэн жишээд үзэнгүүт бат илүүсэн тоглоом шийдэж байгаа юм гэсэн. Тэгэхээр боддоо ануу илүүсэн тоглоом болсон. Тэгээд энэ хамгийн шидэгдвэ гэж байгаа учраас шидсэн юугаар үзэн хараа хэвэнтэй тоглож байгаа гэж хэлсэн бол ануу илүүсэн тоглоом. За бидэд олон янзын аргаар бодлоо тий. Олон янзын аргаар хүн болгон өөр хөрөөл бодсон байна. За эхлээд бид нар хэний энгийн бутархайгаар аргаар бодсон. За бадралын бодлогыг багш нь энд ингээд бодсон бодлогуудаа англи. Энгийн бутархай 10-ын бутархай хоёулангаар нь бодсон байна. За хамгийн нэгдүгээрт энгийн бутархайгаар бодсон учраас багш нь энгийн бутархайг нь жишиж ангилсан. За тэндээс энгийн бутархайгаар бодсон хүмүүс энэний доор очиод наад чи байрлуулчих. Тэгээд сууж байгаа хүмүүс дотроос бас энгийн бутархайгаар бодсон бол Нёг энгийн бутархай мөн үү? Алей. За. Энгийн бутархай. Доош нь агаараа өгдөө. За багш нь туслаадах юм. За 10-ын бутархай ашиглаж бодсон нь энд байрлуулъя. Энэ 10-ын бутархай юу те? Энэ ямар бутархай? За энгийн бутархай юу? Энгийн бутархай, 10-ын бутархай, энгийн бутархай юу? За хилчмээр буюу дүрсэлж үзүүлсэн. За энд дүрсэлж үзүүлсэн байна тий. За хоёр аргаар утсан юм байна. За багш энийг нийшин тавьчих. За чинийх алга орно. Гэтэ би өөр бүгдийг нь одоо нэнийг за тэгт.
Хүүхдүүд ямар аргаар утсан юм болоо? Хуваар хүртвэрээс нь. За энэ ингийн боторхой. За бид нар өнөөдрийн бодлогыг ер нь тэгээ хинэн санд шидэгч байсан бэ? Бат болсон тий. За өнөөдрийн бодлогыг бид нар ийм олон аргаар бодлоо. Энгийн боторхойгоор, арвтын боторхойгоор хэрчмээр дүрсэж ингэж бодож үзүүлсэн байна. Бас өөрсдөө тооцоолоод зөрөөгөөр нь тооцож бас олсон байна. За тэгвэл та нар өнөөдрийн хичээлээр юуг ер нь ойлгож авбаа? Та нарт юу таалагдав? За. За, өөр зөв гаргаж болно. За, өөр За. Өөр хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ? За. Бусдын? Аха. Анугийн одоо жишээ бакийн одоо шидэх чадвар тэгээд анугийн нөгөө тоглох чадвар надад. За. За Тэмүүлэн. Юг нэ чанха. За маш зөв. Харагдах байдлаар нь биш юу гэж байна уу? Оновчтой. Аха. За маш их баярлалаа. За өнөөдөр хэдүүлээ математикийн мэдлэг чадвараа яаж гэнэ? Асуудал шийдвэрлэхэд ашиглалаа штэ тийм ээ. За хичээлд оролцсон бүх хүүхдүүдээ маш их баярлалаа. Сайн байлаа хүүхдүүд. Өнөөдөр цааш нь юу чигсаагаад байна. Багшаа тас чанга багшаа. Тэгсээ. Тэг. Ой байлаа самраа байлгаж шүү. Тэг. Энийг хураах чи. Надуудаа аваад гадаа очиж уу. Тэг. За. Самраа аваад энэ чи орчих та. За энэ удаа аваад чи. Эднэрийг аваад үүдэнд очиод хураалгачих заа яа. Миний дэвтэр намаа авчих. Эндээс энэ удаа авах шээ. За тийш үүдэнд очиод хураалгачих. Аваач хичээл авах юм уу? Үгүй. Дахиад өөр юу? Асалтаа уушаа дараа нь ярих хүндээс үү. Орчмаа битээ викний ажил яриад. Багшныхаа гаргацсан хүүхдүүд Хүүхдүүдээр содоод байна.
갖다 사이클을 붙인 거라. 사이클을 나와. 아까 좀 이제로 아버지 진짜 못 따라가겠다 해서 나도 하루는 어떻게 했어? Унтраач юм уу? Унтраа.